банк дээрэмдэх төлөвлөгөөтэй хэдэн бүтлгүү нөхдийн тухай гардаг инээдмийн кино шүү дээ. Манай нэвтрүүлгийн нэрчгэлсэн татар ажиллагаа. Нэр бүхий хэдэн хүний ярианы бичлэг. Нэг тал нь эвлүүлэг гэж няцаадаг. Дээр нь дор зодог гэсэн нэр байгаад байгаа байхгүй. Нөгөө талд нууцыг задалсан Эдвард Сноуден шиг айлд ороод нуугдчихсан. Тагнуултай кино шиг энэ үйл явдлыг татар ажиллагаа шиг өрж тавьж үзье. Энэ хүнийг зундаа хий. Менежер. Энэ хүн бол гамба. Зөвлөх. Харин энэ хүнийг болд зодов гэдэг. Хэдэн сарын өмнө зундын гамба хоёр мөнгө олох гаргуун санаа үрэлсэн нэгэн залуутай танилцаадагч. Болтоо юм уу, зодоо юм уу? Бол зодов штэ. Тэр нэг юм банк байгаа. Тэгээ миний санаагаар бол тэр банкнд дэх мөнгийг өөрсдөө авах хэрэгтэй байгаа. Тэгээ схемийг бол би ерөнхий схемийг би өөрөө гаргачих штэ. За чи тэгвэл төлөвөө гаргач. Гэрээгээ хийч. Ер нь бол ажил эхэлчих гэсэн гэж ойлгож байгаа. Өсөндөө нөгөө хөрөнгө босгох фандрайзингийн систем, барууны систем гэдэг практик хийх хэрэгтэй. Тэгэхээр бичлэгийг сонсоход хамгийн анх энэ адын ажлыг санаачилж төлөвлөгөө схем ярьж ирсэн хүн нь болд зодов. Гэхдээ энийг бодож олоход тийм хэцүү биш. Өнөө эвлүүлсэн гих бичлэгийг сонсоход л ойлгомжтой. Занаач нэг хайтаан төлөв юм шүү. Гэхдээ бид хоёр толгой мэдэн шийдэхгүй шүү дээ. Гэхдээ яах вэ? Зүтгүүлэл үзье л та. Тийм ээ. Зундын гамба хоёрын хорхоо гозолзуулсан татар ажиллагааны төлөвлөгөө ингэж эхэлжээ. Гэхдээ хожим нь эвлүүлэгдэн тараах бичлэгт бол 3 биш 4 хүний яриа байдаг. Яагаад тэр болцсон бол? Дойрс одвол түүний хийсэн бах энэ бол даргын яриаг хаанаас ирхэн олж хийсэн мэдэхгүй. Ажиллагаа амжилттай болов. Энэ бол тэгтээ нөгөө санхүүжсэн 1 2 3 хэсэг гэж байгаа бид. За өөр ярих нь юу вэ? Дойрс одвол түүний хийсэн бах энэ бол даргын яриаг хаанаас ирхэн олж хийсэн мэдэхгүй. Энэ хоёрт татар ажиллагаа хэмээх саналд татгалзаж чадаагүй гэнэн зангаасан болж чухам юугээ чи юмд орооцолцсноо одоохондоо мэдээгүй л яваа. Болд зодовт татар ажиллагааны төлөвлөгөөгөө зархан чухал байснаас биш энэ гуравт мөнгөө тавиад туучдаг банкч гэж юу байх вэ? Хөөрхийс өөрийнхэнд оржд. Болд зодвоор төлөвлөгөө зохиолгосон ажлын хөлсийг нөгөө хоёр нь өглгөө луу унжиж 20 сая төгрөгийн асуудал яригддаг. Ямар тач манай гурван баатрын татар ажиллагаа замын дундаас бүтлгүүт нь зогсож эсвэл зогсоолгож гэдэг маань толгой мэдэж хийж чадахгүй мань хоёр зүтгүүлээд барааваа гэсэн үг. Тэгээд мөнгө төгрөг өгөө авааны асуудал болж л дээ. Болд зодвын татар ажиллагаа төлөвлөгөөгөө зарах оролдлого бүртгэлгүйцсэн. Бас ажлын хөлсөө авч чадлагүй хулигтуулсан. Гэхдээ түүнд хариугаан авах цаг ирнэ. Тэрэнд нэг бүтээгдэхүүн байгаа. Тэр бүтээгдэхүүн нь энэ. Анхнаасаа тэр энэ бүхнийг маш нарийн төлөвлөснөө ч няхуур гүйцэтгэж байж. Татар ажиллагааныхаа бүх процессыг тэр дуу хураагуурт хураагаад хадгалаад байсан хэрэг. Дойрс одвол түүний хийсэн бах энэ бол даргын яриаг хаанаас ирхэн олж хийсэн мэдэхгүй. За өөр ярих нь юу вэ? Татар ажиллагааны талаарх ярианы бичлэгэн дээр энэ тэндээс цуглуулсан Инкволдын хоолойг нэмээд оруулчихсан гэдгийг Эрдэнэ жимийн батлаад нэгэнтээ ам алдсан байдаг. Дөрвүүлээ болсны учир нь
ердөөл энэ байж. Зунды Гамбо хоёрын доорх газар цөмрөх цаг. Бичлэг хийгдсэн, эвлүүлэгдсэн, зах зугаас нь интернетэд тавьж айлгсан. Үнийн санал өрсөлдөгч өөр бүлэгт очичихсан. Удлааны эзэдийн нэг Гамба 20 саяын шилжүүлээд мессежээр гаргадан гооч. Гэвч хитрхи хожимдсан байл. Бичлэг нэгэнт зарагдчихсан, бүтээгдэхүүн эзнээ олсон байсан. Татар ажиллагаа ингэж бүтлгүүцсэн. Дэлгэцэн дээрх Hero Entertainment-ийн татар ажиллагаа аз жаргалтай төгсдөг бол харин амьдрал дээрх татар ажиллагаа маань арай өөр төгсгөлтэй. Эцэст нь бүтэн зургаар нэг дүгнээд үзье. Болдоо, зодвоо гэд нэрээ өөрчлөөд яваад байгаа манай Баатар маань энэ үйл ажиллагааг анх санаачилж гардан хэрэгжүүлсэн. Хор найруулж анх орж ирсэн нөхөр нь болд зодов. Хөөрцгөлж яваад шургаж унсан нь Зунды Гамбо хоёр. Хөлдөн чирэгдэж баалуулж яваа хамт олон нь хөөх хис болж байна да. Гэрээсээ гараад өглөө явж байгаад энэ дэр гүн цагтаа байж харин буугаад энэ юу болов уу? Гэрээсээ танаас дөрж зодод цонхоор төгсөн шүү дээ. Энэ бүхнийг хэн дэглэж найруулв? Татар ажиллагааны жинхэнэ найруулагчид Оскарч багтана. Гэнэт нийгэмд дор зодоо гэдэг шинэхэн хүн анхаарлын төвд орсноор энэ сонгуулийн гол сенсац болж орхлоо. Гэнэт энэ хүн хаанаас гараад ирв? Үнэхээр ард түмний төлөөлөгч үү? Эсвэл хэн нэгний гар хөл болж байна уу? Гэдэг асуулт тулгарснаар дор зодоо гэдэг хүнийг судлах шалтгаан болсон юм. Ингээд дор зодын тухайд судлуулсан зарим нэгэн баримтыг та бүхэнд үзүүлье. Уг хүний нэр дор зодоо. Бичээж явахдаа Гамболдын дор зодоо халах үндэстэн эрэхтэй. 1986 онд Дархан уул аймагт 5 сарын 13-ны өдөр хойд эцэг Гамболдод үрсэгдэн очсон. Гамболд гэдэг овгоор овголгож эхэлсэн. Түүний төрсөн эцэг бол Жута гэдэг хүн байт юм байна. Гэтэл энэ хүн хамгийн их анхааралтай с жиг төрхөөс юу бодол төрүүлсэн зүйл нь болохоор SEO коллеж захирлуудын сургалтын Nova стандарт хязгаарлалт хариуцлагатай компани гүйц захирал багш Болд гэдэг энэ монтаж анхаарал татсан. Энэ бол одоо захирлуудын сургалтын дурсгалын цомогонд үлдсэн энд суралцсан бүх хүмүүс нүунийг Nova стандарт компанийн захирал энэ захирлуудын сургалтын багш Болд гэж нэрлэж байсан. Тэвчээс энэ монтажинд орсон энэ сургалтанд суусан маш олон хүмүүс бүгдөө энэ хүнийг Болд багшаа хэмээн хүндэлдэг. Дор зодоо яагаад Болд болчихов? Энэ анхаарал татсан энэ бас энэний ард нэг л хуурмаг шинж харагдаж ирсэн. Ингээд Facebook, Twitter хуудсуудыг ажиглаж эхлэхэд эргэн дор зодовтой холбоотойгоор цөөнгөө хэдэн мэдээлүүд явж ирсэн. За хамгийн анхаарал татсан 1995 онд дор зодов багтаа дээрэм хийсэн хэрэгээр шийтгэгдэж байсан. 2015 оны 8 сард хүний төрсөн өдөрт очичоод гар утас хулгай хийсэн. За тэгээд SEO коллеж захирлуудын сургалтын төв жил гаруй хугацаанд Болд нэрээр багшилж байсан. Nova стандарт компани захирал Болд нэрээр гүйц захирлын албан тушаалд дэвшсэн. За мөн энэтэй бас сургууль зууш судалгаа PR-ын компани байгуулж 70 гаруй сая төгрөг залилсан баталгаагүй мэдээлэл бас байна. За Сингапурт бас хэрэг манд болсон байна гэсэн иймэрхүү мэдээллүүд байгаад байна. За тэгээд энийг асууж судалж үзэхэд миний гарт өнөөдөр олдсон бас нэг материал хамгийн ихний материал бол Дархан уул аймгийн 1995 оны 3 сарын 28-ны өдрийн Монгол улсын шүүхийн шийдвэрийн тогтоол. Энэ шүүхийн шийдвэрийн тогтоол дээр эргэн дор зодвон найз Хишигбаатар, Төвшинбаатар нартай хамтран дэлгүүр дээрэмдсэн. За дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагчийг зодоод газдаад зодоод дараа нь дэлгүүрийг багтаагаар дээрэмдээд цагдаад баригдсан байж байгаа. Эндээс хэсэгхэн уншиж өгөл дөө. Хишигбаатарын очиод бид цуг гараад дэлгүүр орсон. Ингээд найз цогтгорлоос газыг аваад дэлгүүрийн худалдагчийг газдаж айлгаад мөнгө авъя гэж тохирсон. Дор зодвынд очиж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд бид Баатаранд очиж цүнх аваад хүзүүний оролтоор нүрээ хааж дэлгүүрийг дээрэмдсэн. Дэлгүүрийн худалдагч охиныг газ цацаад доор суухаар дэлгүүрүүнд нэг зохиод мөнгө чи хаана вэ гэхэд охин намайг битгий зод мөнгө байвал авгээд мөнгөө лангуун доор зааж өгсөн. За ингээд эдгээр цаашаа арх аваад дэлгүүрийн худалдагчаас олон шилээ арх аваад ингээд гараа явсан байж байгаа. Шүүх хурлын тогтоолоор
Шүүгдэгч Төвшинбаатар, Хишигбаатар, Дорж Зодон нар нь 1995 оны 1 сарын 25-ны өдөр үгсэн тохирч Наран Солон компани дэлгүүрээс 237,814 төгрөгийн үн бүхий эд зүйл болон бэлэн мөнгө дээрэмцсэн хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Монгол Улсын эрүүл хуулийн 39-р зүйлийг журамлан 1-25 дахь зүйлийн 2 заснаар шүүгдэгч Дондов Дож орогтой Төвшинбаатарыг 2 жил хорж, Банд огтой Хишигбаатарыг 100,000 төгрөгөөр торгож, Гамболд огтой Дорж Зодыг 80,000 төгрөгөөр торгох тус ялаар шийдвэсгүй. За ингээд мөрдөн байцаалтын хугацааг нь одоо ял эдсэн тооцоолсон ийм тогтоол гарсан байдаг. Энэ хугацаанд шүүгдэгч Дорж Зодов, Хишигбаатар нар нь 118 хоног урьдчилан хоригдсон болохыг дурдсгаа гэсэн байдаг. Энэ хэрэгээр ял эдэд гарсан. Тухайн үед Дорж Зодын аав Гамболд гэдэг хүн прокурорт ажиллаж байсан гэсэн мэдээлэл байна. Зүгээр баг зүүж хүн зодож дэлгүүр дээрэмдээд 200-300 мянган төгрөгийн хохирлыг 95 оны 200-300 мянган төгрөгийн их мөнгөөс хохирол учруулад энийхээ төлөө яагаад 80 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагддаг вэ? Энэ бас сонирхолтой татж байгаа. За тухайн үед Дорж Зодовтай хамтран бүлэглэн одоо дээрэм багтаа дээрэм хийсэн гэх Төвшинбаатар одоо хамгаалтын албанд ажилладаг гэдэг энэ хүний яриаг үзүүлье. Та чи хэн блэ? Төвшинбаатар гэдэг. Дорж Зодыг таних уу? Мэднэ. Зүгээр дахан тавтаа зүгээр нэг секцэн юм уу. Жим 5 davдаг байсан л. Хоёр ч нэг бас нэг залуу цагийн хэрэг түүх янз бүр юм байна уу та хоёр? Нэг хэрэгт орсон юм байгаа. 95 онд. Дорж Зодов, Хишигбаатар тэгээд бид уруу явж байгаа нэг дэлгүүр ороод тэгээд мөнгө аваад гар зүгтааж агаад баригдсан. Тийм л хэрэг болсон. Анхны мөрдөнд 2 сар хоригдоо шалгагдаад тэгээд таслагдаад би 2 жил аваад тэр хоёр тэнсэн аваад тэгэл дууссан. 125 чинь тухайн үе одоо юу юм бэ? Ямар зүйл? Ямар 125 тэр үе дээр 125 2 юм уу? тийм 125 2 2-оор таслагдсан байна. За дараагийн бидэнтэй холбогдсон одоо хүмүүсийн нэг материал нь бол 2015 оны 8 сард Дорж Зодов багш тус хулгай хийсэн гэсэн байна. Тухайн оролцож байсан рестораны камерыг шүүлэхэд дүрс нь гарч ирсэн гэж байна. Тэгэхээр энэ захирлуудын сургалтанд байх гэж би гадралж байна. Багшаа Дорж Зодов багшийг одоо уурж авчираад бид сургалтын төрсөн өдөртөө уурж авчирхад төрсөн өдрийн үед гар утас алга болсон. Маргааш нь тухайн рестораны камерыг шүүлэхэд эргэн Дорж Зодов одоо хойд карманда хийж байгаа дүрсчэндээ тодорхой харагдсан. За ингээд өөрөөс нь ихэд би аваагүй гэж мэдсэн бол таны бичлэг байгаа гэсний дараа одоо би утсыг чинь өөрөө аваачих боломжгүй байна. Тийм учраас одоо орцны хайрцагын дотор оймсон дотор хийгээд тавьсан байгаа утсаа очиж аваарай гэж утсаар хэлсэн гэж чатаар хэлсэн гэж байгаа. За тэгээд энэний дараа очиж авсан тухай бичлэг бас бидэнд энд байж байна. Энийг бас сонсгоё. Гурван хүүхдийн төрсөд төр бид нэр өргөцөхгүй юу. Тэгээд энэ манай багш юм байгаа ингээд ирээд тэгээд бид нэр яг босч яагаад ингээд ажилласан. Маргааш нь оцсон алга болсон. Камераа шүүсэн байхгүй. Тэгээд ингээд авсан мэр тэгээд тэр байна гэдэг бид нэргээл яриад мессеж бичээл өөр утсаас Facebook хэвлэлээр олоод тухайн Facebook хаягаар манай нэг найз олоод өгсөн. Энэ биш шүү гэдэг. Тэгээд мессенжерээр нь бичээд тэр скриншотууд би юм жоо үзүүлж бид нэр энийг хийсэн байхгүй харцаа. Хөөе ямар хүн гараад тэгээд Тэр үед Дорж Зодов нэрээр байсан юм уу? Болдог нэрээр байсан юм уу? Дорж Зодов нэрээр байсан. Сүүлд нэг нөхөр нэг сошиалар нэг яг бичлэгээр хараад эхэлсэн шүү дээ. Энэ чинь лөөний хамжин нөгөө гарсан шүү дээ. Харгалсан. Цэл залуухан насндаа Монгол улсын хууль шүүхийн байгууллагаас дээрэм танхаан хэрэгээр яллагдаж явсан энэ залуу 2хан жилийн өмнөхөд хүний гар утас сулгааж байсан хийг сонсоод үнээр гайхлаа. Ийм хүн яаж яваад Монгол улсын үндэсний аюулгүй байдлын ажлын хэсэгт байсан юм бол? Яаж яваад 60 тэрбумын бичлэг гихчиг гаргаж ирсэн юм бол? Би өөрөө аюулгүй зүйлд ажиллаж байсан бүгдийг мэднэ. Ямар зорилготой их хэмжээний мөнгө эрж 2 намын байр болон удирдлагуудыг дамжин яваад байна вэ? Энэ бүхэн яг өдийд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдах болов. Яагаад энэ хүн гинт Монгол улсын сайд асан нэртэй улс төрч Америк гэр бүлтэй хүний гэрт яваад орчих вэ? Яагаад энэ хүнийг хамгаалж Америк нэгдсэн улсад өлсгөлн зарлагдах болов? Яагаад энэ бүх бичгийг хэн нэгэн Америк эмэгтэй дэлхийд дахинд тараагаад яваад байна вэ? Ойлгомжгүй энэ олон асуудал сэтгүүлчдийн сонирхлыг өдөөж эхэллээ. Энэ бүхнийг бид цааш нь сурвалжлан үзүүлэх болно.